Амьдрал хэцүү учраас чи ядарсан юм биш. Чи байнга бусдын өмнө жүжиглэж амьдрдаг учраас л ядарч байгаа юм. Хүссэн үедээ инээж чадахгүй. Явахыг хүссэн газар руугаа явж чадахгүй. Өдөр бүр нэг асуулттай амьдарч байдаг. Хүмүүс намайг яг юу гэж бодох бол гэсэн тэр асуулт юм. Энэ бол таны амьдарч буй хайрцаг. Ийм учраас та гацалттай үүнийг чинь дайлимдуулж хүмүүс таныг удирдах байгаа юм. Энэ бодлоо үгүй хийх хүртлээр хизээч эрхчлөөтэй амьдарч чадахгүй. Өнөөдөр хүн болгоны тааламжтай хүлээж авдаг нэг зүйлийн талаар ярилцъя. Энэ бол бусдад ад үзэгдэх зориг юм. Асах ёстой газарт маань биднийг чимээгүй болгож, тэмүүлэх ёстой өндөрлгөөс маань биднийг татаж чангааж, потенциалыг маань үгүй хийдэг тэр бодол. Оролдож үзэж бүтлгүүтэйгөө байхад биднийг аль хэдийн сөхрүүлдэг тэр бодол юм. Энэхүү хүүрнэл маань танд урам зориг өгөх бус харин сэтгэл зүйн дайнд бэлтгэхэд чиглэгдсэн юм. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх энэхүү хүлээсээ яаж өөрсдийгөө чөлөөлөх вэ? Никколо Макиавеллигийн харгас мэрэгэн ухааныг танилцуулж байна. Энэхүү айдсын мөн чанарыг уг үндсээр нь ойлгож, бидний далд ухамсарт хэрхэн сууж биднийг яаж удирддаг талаар ярих болно. Хамгийн чухал нь үүнийг яаж устгах талаар ярилцсан. Бусдыг тухтай байлгаж үүний сүдэрт нуугдаж амьдрахаас залхсан бол үүнийг дуустал нь сонсоорой. Та бусдад ач холбогдол өгөхөө болоо зогсохгүй тэдний шүүмжлэлийг хүч болгон ашиглаж сурна. За ингээд эхэлцгээе. Part 1. Ад үзэгдэх зориг. Энэ бүгдийг багш сурах бичиг номноос биш, харин бид үнэнийг зөв цагт нь хэлэх үед үүсэх чимээгүй байдлаас мэдэж авдаг. Бодлоо хэлэх мөчөд хэн нэгэн дургуутдаг. Юу хүсэж байгаагаа ойлгуулах үед хэн нэгэн танд анхааруулга өгдөг. Тиймээс бид дууга хурааж жижигэрдэг. Энэ нь бидний буруу болохоор биш, биднийг анх яг тэгж сургасан. Үннийг зурч амьдрч биш, харин дуулууртай байж энэ амьдралыг туулдаг. Хорвоо дэлхий худал хуурмгийг шийдэгдэг бос харин жүжиглэж амьдрахаа бойсон тэр цагт хүмүүсийг буурддаг. Тиймээс ихэнх хүмүүс амьдрч биш олонний өмнө үзүүлж оршин тогтнодог. Өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө өөрсдийгөө хүндэлдэг хүмүүстэй хүлээн зөвшөөрөгдөх гэж амьдрна. Бид эрх чөлөөг хүсдэгч яг үнэндээ түүний төлөх төлөөсөөс айдаг. Түүний төлөөс нь бусдаар үзэн ядагдах хэмжээний тийм өндөр төлөөстэй. Худал хуурмаг ертөнцид баг зөөхгүй амьдрна гэдэг нийгмийн өмнө аюул занал хил болж байгаа. Макиавелли үүнийг хэдэн зууны өмнө олж харсан. Тэр бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж өвдөг сөгдөж гуйгаагүй. Хүмүүс урам хугалахаас айдаг нэгээ илүү ихээр дагдаг болохыг ойлгосон. Хайрлагдсанаас илүү айц төрүүлэх нь илүү амархан учраас. Учир нь айц гэдэг харгас учраас биш. Хүмүүст байгаа хайр нь сул дорой учраас юм. Төр зургийнх бөгөөд хариу нэгдэг. Тэдэнд үйлчилснийхээ хариуд тэднээс авдаг тэр хайр юм. Харин айц гэдэг чамааг удирдах чадахгүй гэдгээ мэдсэн үедээ тэдний мэдэрдэг зүйл. Хүмүүс таалагдахгүй байх вэ гэсэн айц нь хүчрхэг хүмүүсийг үгүй хийж байдаг. Нийгмийн хэмжүүр. Оронд нь тэднийг удирдах болох байсан ч тэдэнд таалагдах ёстой. Үүнийг хэлж болох байсан ч тухгүй байдалд орохыг гэж айдаг. Системийг нурааж чадах байсан ч үүнд дагаар орсон. Тэгээд тэд нар инээж эхэлдэг. Чамайг хүч чадлаа дийлсэн учраас биш, чи өөрөө өөртөө эргэлзсэн учраас л тэр юм. Энэхүү айдас бидэнд байдаг хүний төрлөх айдас биш. Харин эсрэгээр нийгмийн инженерчлэлээр ичхүүр сонжуур болон шийтгэлээр бий болгосон айдас юм. Олон жилийн турш дуулууртай бай гэж сургасны хариуд ийм зүйл болдог. Гэхдээ маргашгүй үнэн гэвэл орчлын ертөнцийг өөрчилсөн хүмүүс бүгд хүмүүст таалагддаг нэгэн байгаагүй. Алсын хараатай удирдагч нар цагтаа бардан бие тоосон гэж харагддаг байсан. Шинийг санаачлагч болгоныг нийгэмд аюултай гэж үздэг байсан. Эрх чөлөөтэй хүн бүр айдас төрүүлэм харагддаг. Тиймээс өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хүмүүс сайнаар дурсагдахыг хүсэж байна уу? Эсвэл өвдөг сөгдөөгүй нэгнээр дурсагдмаар байна уу? Хүмүүс таалагдах замыг биш, үннийг сонгож ихэснээр чи яг толны тусгал болж байгаа юм. Сул дорой хүмүүс толон дургу учир нь тол хизээч худлаа ярьдаггүй. Тэгээд чамайг харьцахад төвөгтэй хүн гээд сэтгэл зүрэхгүй бие тоосон хүн гэж цололцгооно. Энэ нь чи тийм гэсэн үг биш. Чи тэдний бохор тоглоомоор тоглодог учраас юм. Тэдний өнцгөр бол шудраг байдал бол тэрс үзэл. Эрв дараагийн удаа энэхүү айдсыг мэдрүүл үг хэлхээс өмнө заавал хэн нэг нь таалагдах ёстой гэж бодвол тэд чамд дуртай биш. Тэд зөвхөн өөрсдийг нь тав тухтай болгодог. Чиний тэр дүр төрхийг л харах хүсэлтэй байгаа юм. Тэр дүр төрхөө үгүй хийсэн цагтаа чи өөрийнхөө жинхэнэ төрхтөөгөө уулзалтах юм. Хэрэв хүмүүс таалагдах нь биднийг сул дорой болгодог юм бол юу биднийг хүчрхэг болгодог вэ? Макиавелли хүмүүний мөн чанарыг зөвхөн ажиглаагүй. Үүнийг яг л чадварлаг мэс засал шиг задлж харсан. Тэр хүмүүсийг логикоор сэтгэдгүүнэ гэдэгт итгэдэг байлаа. Хүмүүст тааварлахад дэндүү амархан санагддаг, сэтгэл хөдлөлтөө, тавтаргүй, зөвхөн гадаад үзмжээр дүгнэдэг.
Хүнийг гарынхаа үлсээр бус харин харах өнцгөрөө шүүж дүгнэнэ. Өөрөөр хэлбэл чиний хэн гэдэг чинь чухал биш. Хүмүүс чамааг хэн гэж бодох нь л чухал байдаг. Энэ бол Макиавеллигийн амин сүнс болсон стратеги юм. Хүч чадал үнэнд орших бус харин харах өнцөг ертөнцийг үзэх үзэлд оршино. Бид сайн хүн болох ёстой гэж боддог. Харин Макиавелли хэлэхдээ үгүй ээ, хүнд хэрэгтэй бас айц төрүүлэн бай. Бас хүрч чадашгүй бай. Учир нь сайн хүмүүс завхарсан нийгэмд барьж идүүлдэг юм. Тиймээс сайн удирдагч гэдэг сайн байх биш байх ёстой. Энэ нь мангас бол гэсэн үг биш ээ. Энэ нь уян хатан байх тухай ойлголт билээ. Ямар ч үед гигэнтэн шиг аашилж хэрэгцээтэй үед могоо шиг хатахыг хэлж байгаа. Хэрв чийл ганцаараа шудраг царайлаад байх юм бол худал хуурмгаар амьдрдаг хүмүүсийн өмнө нугардаг юм. Тэгвэл энэ зүйлийг ихэнх хүмүүс ойлгож чаддаггүй. Хүмүүс үннийг илэрхийлдэггүй. Тэд зөвхөн тав тухайг л таашаадаг. Тэдний эгог хамгаалах төөрөгдлийг хүсэж байгаа. Гар нь бохирч гисэн лидерүүдэд шудраг журамтай байхыг хүсдэг. Хүмүүст хүсэж байгаа зүйлийг нь үг, итгэж байгаа зүйлийг нь харуул. Тэд маскыг чинь хараг, харин чи хутгаа даалтгий. Хүний нийгэм ердөөсөө ч өөрчлөгдөв. Бид одоо хүртэл хоосон хэн нэгний имижийг шүтдэг. Тэдний үг нь хоосон байсан ч гэсэн өөртөө итгэлтэй хүчрэхийг шийдэмгий харагддаг хүмүүсийг дагдаг. Тийм учраас бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн бодол хов хүний алдаа дутагдал биш. Энэ бол стратегийн бүтлгүүтэл юм. Өөрийгөө ойлгуулах гэсээр байтал хэн нэгэн аль хэдийн тэрхүү өрөөг өдөртөж байдаг. Өөрийгөө ойлгуулах гэж орлох бүр өөр нэг дуугүй хүйтэн сэтгэлтэй илүү тооцоод байныг чиний байр суурийг аль хэдийн эзэлсэн байдаг. Макиавеллигийн итгэдгээр хүч чадал бусдаас өөрийгөө ялгаатай байлгаж чаддаг хүмүүст ирдэг. Дүр тоглож тогтсон үзслийг манипуляц хийж чаддаг хүмүүс. Бүх үзрөө хизээч дэлгдэггүй хүмүүс. Хамгийн чухал нь бусдад таалагдах, эсэх огт хамаагүй хүмүүс л удирддаг. Учир нь чи бусдаас үнэлэмж хүсдэг удирдагч түүнийг өгч байгаа хүмүүсийнхээ болдог юм. Энэ нь харгас хэсгийн тухай ойлголт биш юм. Энэ бол халдашгүй дархан байх тухай юм. Пассив бус стратегч гэсэн үг. Юм болгонд реакцлах бус уншигдахгүй байх. Хүмүүс таалагдах гэсэн цөхрөл бус харин үл оошигдохгүй гэсэн айцыг дагуулж байх ёстой. Макиавеллигийн хэлснээр чи хайрлагдах ёстой биш, харин чамайг ялаасаа гэж хүссэн. Хэрвээ энэ ертөнцид ялахыг хүсэж байвал чамайг сул дорой байлгаж байгаа энэ дэлхийн тоглоомоор тоглох хэрэггүй. Өсөж том болохоос ахуулаад ярихаас айх бус. Хүмүүст таалагдах хэрэгцээч байх. Айх ёстой гэдгийг чинь багаас чинь зааж өгсөн. Том хүний өөдөөс үг сөрсөн хүүхдийг бид хүмүүжүүлгүй гэж шийддэг. Өөрийгөө илэрхийлсэн хүн бүрийг бид үл ойшоож, эсвэл шийтгэж бас ичгүрт оруулж сургасан. Ингэж л хүүхэд байхад нь тархинд суулгасан юм. Зарим нь ч хүчирхийллээр бус баг зэргийн дэг журам тогтоож хүүхэд байхаас чинь ахуулаад бусдаар хүлээн зөвшөөрөгдөн гэдэг амьд үлдэж амьдарч хоолоо олж идэх цор ганц зам гэдгийг сургасан. Харин хүмүүст таалагдахгүй байна гэдэг яг л үхэлтэй адилхан. Харин энд чи байна. Бусдын урмыг хугалах үедээ бусдад буруугаар ойлгогдох үедээ гэсэн айцтай. Хувийн хичээсэн юм шиг харагдчих вэ гэсэн айцтай. Бие тоосон их зантай, хитрхи бардам, чанга дуутай, хитрхи шудраг. Ингивч өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Чиний айц хүүцнээс хэн ашиг олж чадах вэ? Өөрийнхөө хүч чадлын төлөө бусдаас уушлалт гуйна гэдэг хэнд ашигтай вэ? Үннийг хэлхээ болж амаа таглахад хэн үүнд баясах бол өөрийгөө жижигрүүлэх үед хинд энэ нь илүү аюулгүй дутаа мэдрэмж өгч чадах вэ? Энэ нь мэдээж чи биш. Макиавелли энэхүү манипуляцийг олон зууны өмнө харсан. Хүмүүс жигдэх үедээ гэсэн айдас байдаг учраас үүгээр нь ашиглаж хүмүүсийг хянахад илүү амархан байдаг. Учир нь сүргээс хөөгдөх нь бидний оршихуйн үндэсэнд занал хил болж байдаг. Өөртөө эргэлзэж ихэлсэн тэр цагаас эхлэн олон нийт шиг хүмүүс гадаад үзмжийг илүүд үзнэ. Дэлхийн нийтээр энэхүү олонхын санал нийцүүлж бүттэц тогтолцоо гаргадаг. Энэ бол философи биш. Харин институт, байгууллагуудын бидний дуулууртай байлгадаг цор ганц арга хэрэгсэл. Сургууль эр зоригийг бус, дуулууртай байдлыг үнэлнэ. Ажил эрх чөлөөг бус, дүрм журмыг л дагаж мөрдөхийг хүсдэг. Нийгмийн соёл хүч чадлыг бус, эмзэг байдлыг сурталчилдаг. Ингээд бид сүнс сүудэр өөрсдийнхөө жинхэнэ дүр төрхийн ард нуугдаж нийтийн өмнө хүлээн зөвшөөрөгдөх маска зүүж эхэлдэг. Бидний сонгоочгүй тэр маск оройлон манлайлах ёстой тэрхүү цугларалтанд дуугүй байхыг илүүд үзнэ. Бидний ухаалаг байдлыг доромжилсан харилцан ярианд хүртэл бид толгоогоо дохино. Бидэнд ямар ч хамааралгүй бусдын амьдралыг дэлгэцээр ширтэнэ. Өөрөө өөрөөсөө хүртэл чинь яагаад гэж юу? Учир нь ярихаас өмнө
дайлтрахыг сургасан байд. Хэн нэгэн асуулт тавихаас өмнө ч өөрөөсөө асуулт асууна. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрсдийнхөө зүүн савангаас ч уравдаг. Макавелли хэлэхдээ хэрв чи бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрөөсөө урвах юм бол чиний хүлээн зөвшөөрөгдөж байгаа газар чинь чиний байх ёстой газар биш. Энэ тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн шагнал тэдэнд чиний үнц нь биш. Харин чиний дуулууртай байдал хэрэгтэй. Тэгээ хоёр дахь үүнийг өгвөл дан эхлэхээс ч өмнө аль хэдийн яалагдсан гэсэн үг. Тэгэхээр асуулт нь хүүхэд байгаасаа ахуулаад чамд өгсөн тэдний дүрмээр одоо хүртэл амьдарч байна уу? Эсвэл тэдгээр дүрмийг одоо нураамаар байна уу? Ингэснээр тэд чамайг удирдах чадхаа болж эхэлдэг. Ингэх хүртлээр өөрийнхөө хүч чадлыг бомсоор байна. Чиний үнэнд ганц ч өдөр тисэж чадахгүй тэдгээр хүмүүс таалагдахын тулд шүү дээ. Шүүмжлэл биднийг нураадаггүй. Ихэнх хүмүүс энийг доромжлол шиг сонсоод үнэн бодит юм шиг хүлээж авдаг. Тэд дайлтарч бас жижигэрдэг, бас ухардаг. Гэвч Макавелли хариуд нь энийх байсан. Учир нь шүүмжлэл чамайг хинбэ гэдгийг тодорхойлохгүй. Энэ нь тэдний хинбэ гэдгийг тодорхойлоод бас тэдний айцыг харуулж байгаа юм. Тэдний атаархал тэдний хил хязгаарыг тодорхойлно. За үүнийг тодруулцгаая. Чамаас илүү хийдэг хүн хизээч чамайг шүүмжлэхгүй. Чиний ард байгаа хүмүүс л араас чинь чулуу шиддэг юм. Учир нь шүүмжлэл хүнд өсөлт хөгжилт биш, харин эсэргээрээ чамайг хянах гэж оролдож байгаа юм. Тэд чамайг өөрийн чинь тав тухын бүс рүү аваачиж байгаа юм. Чамайг өөртөө асуулт тавихыг хүсэж байгаа. Ингэснээр тэд өөрсдөө асуулт тавьж чадхаа болж байдаг. Макавелли хэлэхдээ тэд ярьж л байг. Тэд эргэлзэж л байг. Тэд үзэн ядж л байг. Учир нь чамайг шүүмжлэх тоолондоо яг юунаас айж байгаагаа тодорхойлж байгаа юм. Энэ нь чамд биш, энэ нь тэдэнд байгаа. Чи тэдний нэг дургуутслыг хүргэсэн. Чиний өөртөө итгэлтэй байд тэдний хулчгар байдлыг ил гаргаж ирж байгаа. Харин чиний эрүүл сааруул ухаан тэдний өмөрсөн байдлыг тодорхой болгож өгдөг. Тэдний өмнө өвдөг сөгдөхгүй байснаар тэд бүхий л насаараа бүхийж амьдрсныг сануулж байдаг. Эр хүн хүчрэг болсон цагт шивнээ уг хашгираан болж хоцордог юм. Чиний буруу учраас чи үзэн ядагдсан юм биш. Харин чи нуугтаа болсон учраас үзэн ядагдаж байгаа. Тэдэнтэй бити марга, тэдэнд өөрийгөө битгий тайлбарл. Харанхууд амьдарч байгаа хүмүүсийн өмнөөс өөрийнхөө галыг бити бөхөөгөөрэй. Уушлахуухаа болсон цагт чамайг их занта бие тоосон гэдэг. Тэдний тав тухайн төлөө өөрийнхөө амар амгалан үгүй хийсэн цагт чамайг сэтгэлгүй гэдэг. Тэд чамайг хуурамч гэдэг. Тэднээс үнлэмж хүлсэхэ болсон цагт эднэр тэгжил байг. Учир нь арсланд хонинуудын бодол хамаагүй. Зүгээр л хажуугаар өнгөрөөд л явдаг. Тэдний хэлж чадахгүй үнэн бол чи бүтлэхгүй учраас шүүмжлээд байгаа биш. Зөвхөн өөртөө эргэлзсэн үед л тарих угаалтанд ордог юм. Шүүмжлэл бол зүгээр нэг дуу чимээ. Эдий чиний хүчтэй байна, төдий чинээ чангаулдаг. Тэгэхээр үүнийг нь ашигла. Доромжлох тусам долоон бурхан од шиг гялалц. Эргэлзээ бүрийг өөртөө итгэх итгэлээр соль. Учир нь чи өөр болохоор чамайг нураах гэж оролдож байгаа. Орлого бүрийн өдөөс нь няцаа. Одоо тэгэхээр шүүмжлэлээс айх хэрэггүй. Үүнийг судал, тайлж унш, үүнийг ашигла. Учир нь шүүмжлэл бол яг л тол. Үүнийг илүү ихээр ойлгох тусам яг юуны тусгал болох нь харагддаг юм. Ингээд чи зогсошгүй болдог. Тэд чамайг үгүй хийх гэж биш, зүгээр л чамайг реакцлахыг хүсэж байгаа. Ингэж л хорвоо дэлхийн хүчрхэг оюун ухааныг үгүй хийдэг. Хүч чадлаар биш, чимээ шүүганаар. Чи зоригтой зүйл хэлж эхлэхэд тэд чамайг шоолж эхэлдэг. Чи чимээгүй хөдөлж эхлэхэд тэд чамайг нуугдаж байна хэмээн буруутгадаг. Чи өсөж эхлэхэд тэд чиний үн цэнийг шалгаж эхэлдэг. Чи сэтгэл хөдлөлтөөр хариулах бүрд тэд яалдаг юм. Макавелли үүнийг бүгдээс илүү ойлгодог байсан. Өрөөнд байгаа хамгийн аюултай хүн бол сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй тэр нэгэн. Хаан өөрийнхөө санаа бодлыг уншигдахгүйгээр байлгах ёстой. Юу чамайг уурлуулдгийг хүмүүс мэдсэн цагт тэд чамайг эзэмшиж эхэлдэг юм. Чамайг өөрийгөө тайлбарлаж эхэлсэн тэр цагт тэр байдлыг гартаа авдаг. Өөрийгөө хяналтаа алдаж эхлэх чи давуу байдлаа алддаг юм. Үүнийг өнөө цагт авчирын. Хэрэв хэн нэгэн чамайг онлайнаар доромжлолж эхлэх юм бол чи олон нийтийн өмнө тэр хүнтэй зодтолдож чадах уу? Тэгэхээр тэдний талбай тэдний тоглоомд орж байгаа юм. Хэрэв хурал зөвлөгөөний үеэр хэн нэгэн чиний санаа бодлыг доош нь хийгээд чи дуу хоолойгоо өндөрсгөж эхэлдэг. Ингээд чи өөртөө итгэлгүй сэтгэл хөдлөлтөө реакцлдаг нэгэн болж хувирч байгаа юм. Тэд ялж байгаа. Тэдний зүг болохоор биш чи бодож эхлэхээ болсон учраас шууд реакцлж байгаа юм. Ингэж л хүч чадлаа алдаж эхэлдэг. Тэгэхээр стратеги юм байна. Тайван байж халдашгүй бай. Хүмүүс өөрсдийнхөө сул дорой байдлаа тусгаж авах. Тэд таамаглал тэд чамайг сул дорой гэж бодог. Гэнэн төлөвшөлгүй гэж бодог. Асуудал нухацтай болонгод оновчтой байдлаар хариу өгнөг. Макавелли удирдагч нарыг гим зэмбүү гэж бодогдуулахад сургадаг байсан юм. Хожимдсан ч гэсэн энэ бол хувцчгар байдал биш. Энэ бол сэтгэл зүйн дайн. Анир чимээгүүд хянагдсан урлаг.
Практикал сэтгэлгээ хэрвээ хэн нэгэн чамайг доромжлох юм бол хэрв би реакцлах бол эндээс би юуг олж авах вэ? Хэрв хариулт эрх мэдэл бол тэдэнд юу гэж битгий үг. Чиний шийдвэрийг хүмүүс асууж эхлэхэд бити хитрхи их хуалц баг зүйлээр хийх гэж байгаа алхам бүрчин нууцлаг байх ёстой. Чимээгүй байдал айдас дагуулдаг. Айдас хүмүүст хүндлэлийг авчирдаг. Хэрв тэд түлхэх юм бол эргүүлж бити түлхэх. Зүгээр л хоошоо алах. Заримдаа чимээгүй байдал гэдэг ухарч байна гэсэн үг биш. Энэ бол ялан дийлэх төлөвлөгөө юм. 3 секундын контролыг ашиглаад үз. Асуудал үүсэнгүүт 3 секунд пауз аваад ямар ч үйлдэл битгий. Байдал намжиг. Тэд нар өөрсдөө сэтгэл хангалуун байг. Эдгээр 3 секундэд чи эрх мэдлийг гартаа авах болно. Чи тэдний утсан хүүхэлдээ биш, харин ажиглагч болж эхэлнэ. Тэрхүү орон зайнаас хэрхэн хариу үзүүлэхээ бодож болно. Харин хариу сэтгэл хөдлөл бити гаргаарай. Дахиад нэг дасгал байна. Өдөр бүр юу чиний уурыг хүргэж байгааг бичээрэй. Нэрлэж бичээд ангилж ялга. Тэрхүү эмоц үнэхээр хэрэгтэй байсан уу? Надаас эрх мэдлийг булаасан уу? Эсвэл өгсөн үү? Би оронд нь юу хийж чадах байсан бэ гэж өөрөөсөө асуугаарай. Тэгээд тэрхүү цаасаа шатаа. Чи сул дорой байдлыг хадгалах биш, үүнийг стратегиэр сольж байгаа юм. Тайван байх нь пассив төлөв биш, энэ бол хяналт юм. Аратангууд хяналт гэдэг зүйлийг хүндэлдэг. Тэд гоншигнож байхад чи харин тайван байдлаа хадгал. Тэднийг төсөөлөөгүй байхад нь хүч нөлөөлөлөө үзүүлэх хэрэгтэй. Энэ бол хүч чадал. Энэ нь хүч чадлаар биш, оновчтой цаг төлөвлөлтөөр хийж байгаа юм. Тэд чамайг хүйтэн гэж бодог. Чамайг бусдыг боддгүй гэж бодсон ч болно. Тэд чамайг хөдөлгөж чадахгүй гэдгээ мэдсэн үед нь тэд чамаас айж эхэлдэг юм. Маквелигийн хэлснээр энэ л үед чи аль хэдийн ялсан байдаг юм. Хүмүүс чамайг ойлгохоо болсон цагт тэд шивнсэн ч энэ нь чамайг хөдөлгөө болж, чамайг үгүйсгэсэн ч чи жижигэрхээ болно. Яг л энэ цаг хугацаанд чи эрх чөлөөтэй болдог. Зар сурталчилгаагаар борлуулдаг хурамч эрх чөлөө биш. Өөрөөр байх гэдэг хурамч слоган үг биш. Жинхэнэ аюултай эрх чөлөө. Хүмүүсийг тухгүй болгодог тэр эрх чөлөө. Бусдаар хянуулах боломжгүй тэр зүйл. Чи бусдаас үнэлэмж хүсгэ болно. Бусдаар хүлээн зөвшөөрүүлэгч алба байхгүй. Өөрийнхөө шийдвэрийг хүмүүст тайлагнах ч албагүй. Чамаас асуулт асуух ч эрхгүй тэдгээр хүмүүсээс. Тэдний харах өнцөг тааруулж биш, өөрийнхөө өнцгийг бүтээж эхэлнэ. Эрх мэдэл өгөгддөг биш, үүнийг булааж авдаг юм. Өөрийнхөөрөө байж эхэлсэн тэр цагт чи үүнийг булааж авдаг юм. Чамд ер нь бусдын бодол хамаагүй гэж юу? Чи бие тоосон биш учраас л зүгээр энийх болно. Чи тэдний мэдэхгүй нэг зүйлийг мэддэг. Чи одоо тэдний нэг байха болж хүмүүс таалагдахын үн цэнийг ойлгосон учраас хүмүүсийн таалалд нийцэх торонд өмнө амьдарч байсан болохоор одоо чи болсон бусдад таалагдаж амьдрахаа болсон тэр цагт чи үннийг хэлж чаддаг юм. Эргэлзээгүйгээр хөдөлж эхэлдэг. Өөрийнхөө имижээс өөр илүү том зүйлээр амьдарч эхэлдэг. Эрх мэдэл, зориг, амар амгалан юм. Тэд чамайг өөрчлөсөн гэж хэлэх болон тэгж л бодог. Чи тэдний тав тухайн бүсэд нь амьдрах шаардлагагүй, үүнээс илүү дээр гарч тэдний мэддэггүй хэн нэгэн болдог. Бусдад ач холбогдлоо өгөхөө болсон цагт эдгээр зүйлс бий болно. Зөвхөн чухал зүйлсийг л хэлж эхлэх болно. Бусдад таалагдаж биш, эртэл өөрчлөж амьдрна. Өөрчлөгдөхийн тулд алга ташаалт хэрэггүй. Нөлөөлөл хэрэгтэй. Бусд нь паникнд орж байхад чи харин чимээгүй болдог. Бусд нь паникнд орж байхад харин чи чимээгүй болдог. Бусд нь хов ярьж байхад харин чи төвлөрсөн байна. Чи хөдөлгөшгүй учраас аюултай болж байгаа юм. Энэ бол Маквелигийн зааж өгсөн зүйлс. Харгисал биш, хяналтыг авах. Бие тоох биш, харин тусгаар тогтнол. Гинэн томоогүй зүйлс биш, харин оновчтой байдал. Бусдын шүүлтээс айдгүй хүн тэдний хувьд тол болдог. Чамаас өөрийгөө харсан хүмүүс нэг бол чамайг үзэн ядна, эсвэл чамайг даана. Аль нь ч бэ эндээс чи хүч чадлаа олж аавна. Ингээд эцсийн үнэн. Чи энэ хорвоод таалагдах гэж ирээгүй. Харин энэ хорвоод мартагдашгүй байхаар ирсэн. Бусд нь яг юу гэж бодох бол гэж бодохоо болсон тэр цагт энэ бүхэн боломжтой. Намайг хэн нэгэн болохыг хараарай. Айцгүй хийж өөртөө итгэлтэй бай. Одоо чи үннийг мэдэж авсан. Тэд чамайг гинжээр биш зөвхөн чиний өөрийн чинь айцаар хянсан. Бусдад таалагдахгүй байх вэ гэсэн тэр айц юм. Бусдад ойлгохдохгүй байх вэ гэсэн тэр айц. Ганцаараа байр суурин дээр байх тэр айц. Хэрв чи ач холбогдлоо өгөхөө болсон тэр цагт тэр айц үгүй болдог. Үүнийг үнс нурамнаас чи дахин сэргэн манддаг юм. Дуулууртай даруй биш, баригдмал биш гэхдээ саруул ухаантай. Шийдэмгий бас халдашгүй. Одоо өөрөөсөө асуу, аль хувилбараар амьдрмаар байна? Ямар үннийг нуусан болоод чи тэднийг тав тухтай болгож байна вэ? Энд төгсөх үед ч үжигчд үхдэг. Ингээд өдөрдөгч төрдөг. Хэрв Маквелигийн үнэн зүрх сэтгэлд чинь хүрсэн бол амьдралд нэг хэрэгжүүлээд үзээрэй. Ингээд айц үгүй болдог.